За сайн байна уу? Өнөөдөр бүгдээрээ маш гоё амттай эрүүл аягын кекс хийж сурья. За орцны хувьд болохоор эхнээс нь танилцуулъя. Chickpea буюу ангахаа шиш. За энэ болохоор гурилан нунтгийг авсан шүү. Яг өөрийнх нь шошинны бүндгэр шошиныг хэрэглэхээр одоо нөгөө миксер маань дийлдэхгүй амархан эвдрээдсэн учраас би одоо дандаа нунтаг гурилыг авч байгаа. Монголч гэсэн ингэ нунтаг гурил зөндөө байгаа. За тэгээ бор гурил хэрэгтэй. За бага зэргийн сод, нэг аяга буюу 250 г сүв, бага зэргийн дав самталгаагаар тэгээ энэ хар шоколад бас ашиглаж байна. Энэ ойролцоогоор нэг өөрийнхөө мэдрэмжээр л энийг тааруулчихна. Хүүхдүүд дуртай учраас энийг нэмлээ. Тэгээс огт сахар хэрэглэхгүй, сахарын оронд асарван хэрэглэнэ. 10 ширхэг асарван байна. Сүйтэйг нийлээд миксердээ л нутаг болчихно. За тэгээ ванили экстракт буюу ванилийн одоо амталдаг юу байна. Энэ амталгаа байна. Энэ болохоор хаасаагүй байгаа. Нэг л халбайг юм. За коксын тосоо би ингээ хайлуулад бэлтцсэн байгаа. Энэ болохоор 50 г коксын тос орсон байна. За тэгээд энэ гурил нь болохоор энэ юу вэ? Шар нь болохоор ангахаа шиш 140 г, а бор гурил нь болохоор 140 г. Дандаа эрүүл орцтой. За одоо эднээсээ нийлүүлээл хэдүүлээ юмаа бэлдээл болоо. За бүх орцоо холиё. Эхлээд асарвана сүйтэйгээ нэмээд миксердэж өгье. За энэ хоёроо миксердээ. За сүү болон асарваны зүгээр л миксерчсэн байгаа. Асарван ясгүй гэдгийг сайн сануулъя. Ястаа асарван авах юм бол ясаа салгаж авнаа. За ванилийн экстрактаас хийлээ. Нэг халбаа багт болно. За коксын тосоо хийчихнэ. Бүгдийг сайхан олчихно. Бага зэргийн давс маш амархан ерөөсөө нэрүүлж ороод чи ерөөсөө цаг ордоггүй шүү дээ. 5 минут л шаардна. Юмудаа гаргаж бэлдэж тавиал хийхэд маш амархан. За одоо бага зэрэг сода нэмнэ. Жоохон игээр их гашуун орогчтой шүү сод ер нь. За одоо хэдүүлээ гурлаа хийгээд утга. Дандаа юм нунтг нь их зүгээр юм билээ. Би өмнө нь бол дандаа ингээд бүр шош мош авчаал, шошоо урд өдөр нусан дэвтээж хонуулаад дараа нь нөгөө шошоо миксердээ л гэдэг байсан. Австралид ирээд нөгөө шошоо миксердэж жагаад миксер маань шатаа. Тэгээ тэрнээс хойш дахиж энэ бэлэн юуг нь гурилан хэлбэрээр авдаг болсон амар санагдаад. За бүх орцоо ер нь бол хийчихэд байгаа байхгүй юу? Шоколадаач хийчих. Тэгэл энийгээ сайхан. Энэ яг хүүхдүүд их дуртай болохоор л шоколад хийгээд тэрнээс би өөрөө ч бас айхтар тийм шоколаданд бас нэг хийх дуртай биш. Өглөөний цай маань дараа гоё уйг өнгөдөг байгаад энэний орондоос та хэд маань чихэр мэхэр их дурггүй болвол самраа гоё нутаглаа хийчих болно шүү. За би бол одоо самар ч юм уу өөр гоё үр мөр хийх бас дуртай. Хүүхдүүдэд зориулж хийхээр илүү ингэж шоколад. Гэхдээ хар шоколадаа. Энэ шоколадын дотроо бас гоё веган шоколад буюу ямар нэгэн одоо таргалуулах гоётайхан шоколад бас байгаа ш. Би өөрсдөө тэрийг сонгоод хийчих бас болно шүү. За энэ болохоор зөвхөн энгийн шоколад байсан. За ингээд зуурамгаа нэг иймэрхүүлт янзтай юм болж байна да. За одоо аягын кексийг бэлдээ. Аягын кекснийхаа энэ савн дээр шууд хийхээр дараа нь нөгөө аягын кексээ бусныхан дээр гаргаж авахд их жоохон төвхтэй байдгийн. Тэгэхээр нэг иймэрхүү цааснууд зарж идэв ингээд бүр багцаараа. Тэр ийм аваад энэ савн дотор ингээд хийгээд дараа нь гаргахад ч амар арай гоё цэвэрхэн санагдаад байдгийг. Цаас учраас эрүүл мэндэд ямар нэгэн хор байхгүй. За ингээд энийгээ сайхан энэ бараг л нэг 8 10 л болох өсрөл. За тэгээд хамгийн гол нь ингэ хийн шүү. Энэ цаасан дээр шууд капкейк аяган кексэж наалдаад идэх. Тэгэхээр хэдүүлээ наалдуулахгүй бол шүршдэг тос цацаж болно. Гэтэ бас заримдаа тосгүй хийсэн ч гайгүй л байдаг л та. Ингээд жоохон ингээд цас. Энэ ингээ харахаж байгаа их цацагж байгаа юм шиг боловч айгүй баг цацагддаг. Ингээд хийчвэл аяган кекс мэ наалдахгүй гоё. За одоо энээсээ хэдүүлээ нөгөө өтгөө аяглаа авчи. За ингээд 25 минутын дараа аяган бэлэн маань бэлэн боллоо. Маш гоё амттай. Хамгийн гол нь маш сайн хөрснийхэн дараа идээрээ хийж үзээд сэтгэлээ бичээрэй.